эргэлзээ төрүүлээд байсан асуудал бол гаднаас оруулж ирсэн улаан будаан үр чанартай чанаргүй гэсэн маргаан байлаа. Тэгвэл зохиох газрын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт чанарын шаардлага хангасан гэдгийг дахин баталж, харин эргэлзээд байсан тариаланчид өөрсдөө импортын үрээр хээрийн туршилт тариалт хийж, энэ үрийн соёл болт сайн жин байх ёстой хэмжээндээ хоггүй цэвэр үр гэдгийг баталж байна. Импортоор оруулж ирсэн үр 1 тонн 815 мянган төгрөг. 1000 га тариалт хийхэд 140 тонн үр орох нормтой. Ийм хэмжээний талбайтай тариаланчид бүх мөнгөө өөрөө гаргаад үрээ авна гэвэл 114 сая төгрөг болж ирнэ. 100 гаруй сая төгрөгөөр үр авах гэж байгаа тариаланч чанарыг нь харж ижил сонголтоо хийнэ. Үнэхээр чанаргүй муу үр бол тэд ийм их мөнгийг газартуулаа хийчих тэнэг хүмүүс биш. Иймд хин үнэн хин худлаа яриад агаад эргэлцсэн тариаланчид өөрсдөө дуршилтаа хийн энэ жилийн үрийн чанарыг шалгажээ. Үр дүн нь ингэж гарсан байна. 5 сарын 1-нд зүгээр нөгөө яг Оросоос орж ирээд бугаанаас бууж яхад би зүгээр өөрөө нэг атга будаа хацарч энэ талбайдаа бас нэг туршилтын маягаар хээрийн соёлт хийж үзсэн. Тэгээ 5 сарын 1-нд чи одоо 14 он ч өнөөдөр 15 гэж тий. Тэгэхээр та нар ингээ харалт яг иймэрхүү байдалтай яг бодтер соёлчод байна юм л да. Тэгэхээр энэ үе бол ажгүй соёлттой удаа юм уу даа л гэж харж байна. Баталгааны энэ байна л да. Яг сайхан ургацсан байж. Импортын үр орж ирэхдээ нийлүүлэгч Оросын холбооны улсын бүх мэргэжлийн хяналтын газрын чанарын дүгнэлттэйгээ ирдэг. Үүнийг манай таал иш үндэс болгохоос гадна дотоодын мэргэжлийн хяналтын газар давхар өөрсдөө шалгадаг. Үр хятсан бүх чингэлгээс дээж авчээ. Хариу тарих үрийн шинжилгээд бид нар стандартын дагуу цэвэршил соёлт 1 кг хог урмлын өөр таримлын урмлын өөр чийг харуу өвчин байна уу гэдэг ийм үзүүлэлтээр бид нар тарих үрийн шинжилгээг хийдэг. Энэ шинжилгээний хариуг үндэслээд улсын байцаагчийн дүгнэлтээр бол энэ бол тарих үрийн шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг бол гаргасан байна. Энэ үрэн дээр сэлэнгийн мэргэжлийн янтаас шинжилгээ хийсэн. Манай хариу зөв танах буруу гэдэг маргаан эцэстээ цагдаа сэргийлэхдээ тулсан. Үйл явдал лацадсан, хаасан, байцаалт авсан гэдгээр үргэлжилж эцэстээ цагдаагийн байгууллага бид оролцоогүй гэдгээ мэдэгдэж харин мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага шалгах ёстой газар нь ном дүрмийнхаа дагуу шалгасан. Хариун сайн гэж харсан борлуулж болно гэдгийг мэдгдснээр тариаланчдын талбай дээр үр өгсөн. Манай төрийн байгууллагынхны энэ олон шалгалтын дунд харин тариаланчид хэдэн өдрөөр хүлээж хохирсон. Одоо ч үрээ авах гэж хүлээж байгаа хүмүүс бухимдалтай байна. Үр авахгүй хэд хоног очирлоо? Би бол одоо 3 хоног шүү дээ. Өчигдөр бол замбрааг очсон тэгэл. Ингээ хүлээгээд тахаар чи юу гэсэн хариулт өгье? Мэргэжлийн хяналтын шинжилгээнд гараагүй тийм л хариулт өгдөө шүү дээ. 10 тонсон жолооч нар байна гэсэн. Уус яригдчихсэн уусаа. Бид нэрийг явж байгаа тэнд 4 хонлоо 6 хонлоо гэж жолооч нар байсан шүү дээ. Тэгээ энэ задраагүй тэгээ ирээд лацчлаа. Ийм тэмээ боллоо гал бас хариу мариу нь гараагүй байна. Гэ тиймлэр сонсогдчихсан. Зовлон импортын үрийн төрөвч бүр 4-р сарын 19-нд орж ирсэн. Асуудал шийдэгдэх гэж явсаар агаад хаврын тариалт хэдийн эхэлчгээд хахад зарим аж ахуйныг үрээ хугацаанд авч ядсангүй. Цаг агаараас шалтгаалаад ир тариалт хийдэг булган хөвсгөл харьцангуй хол хинтэд орндоос ирсэн тариаланчдын зарим нь хоосон буцаж үнэтэй өөр газараас авсан мэдээлж бас байна. Салбарын сайд нь хөдөлтөг салбар дээр ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа. Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлын хаврын тариалтын бэлтгэл ажлын талаар танилцуулна энийг асууя гэж бодож байна. Тэгэхээр энэ цагдаа бол ямар нэгэн эрүүгийн хэрэг одоо үндсэлтэйгээр с жиг илэрсэн тохиолдолд ирж шалгадаг. Гэтэл дээд чатныхан лабораторийн дүгнэлт, гайлынхны хөндлөнгийн бас дүгнэлгээ 4 шатны дүгнэлт гарцсан үрийн буудааг бол ирж одоо 10 хоног л өгж болохгүйгээ хацаалаа. Тэгээ хяналттай дахиж хянж дүгнэлт авахаас нааш гаргаж болохгүй гэдэг. Тэгээ энэнийх нь ямар үндслээр юм бэ гэхдээ зэрэг газар тариалан холбооноос өргөдлөө ирсэн тэрний дагуу шалгаж яана л гэдэг. Тэгээ эний чинь 6 цагийн дотор авчиж лабораторид нөгж шалгах ёстой. Тэгээ яагаад 60 хоног ингэж тэр дээжээ өгдөгөө шалгуулдаггүй явчихдгийг. Тэгээд одоо өнөөдөр байдал дээр нэрээ шалгахад бол доотлол нь 3 хонлоо. Сүүлийн одоо буудаа гэж хэлснээс хойш 16 7 хонсон гээд эрт 5 сарын 1 гэхэд тариалтаа эхлэх ёстой аж ахуй нэгжүүд хөвсгөл болгоныхын за мөн дорн тус эрт тариалах ёстой байгаа. Тэд нар маань одоо нэлээд олон хоног энэ чинь ингэж хугацаа алдаж ажлаа алдаж хүлээсэн байдалтай. Тэгээд энд их харамсаж байна. Тариалан эрхэлдэг дэмжих сангийн хөтөл салбарынхан хугацаад авчин үлдсэн тул илүү цагаар ажиллаж шалгуулсан үрээ борлуулжна. За энэ жил үр нийлүүлэгт тендерж ялсан нэм байгал
ЧМТО компаниуд өөрсдийнхөө мөнгөөр худалдаа авалт хийсэн. За эхнийх нь үрийнхүү хугацаа алдаж мөнгө нь түгжигдсэн, дараагийн ажилтнанд нь муугар нөлөөлсөн гэдгийг ч хэлж байсан. За нэг тоног 815 мянган төгрөгийн ханштай энэ үрийг харин тариаламжид 10-аас 30% урьдчилгаагаа төлөөд үлдсэн мөнгөө эрх намар өгөх нөхцөлтөөр тариалан эргэлтийг дэмжих сангаас авч байна.